Ариун бол мөнгө аяаны хэрэглээ болоо гинэ. Окей. 10.5 грамм байхыг харлаа. Энэ бол маш энгийнээр бол зүгээр хулгай. Энэ дэлхий дээр алт мөнгө хоёр хизээч хямдардгүй түүхийд байхгүй. Тэё. Та бүхэнд silver Gold to USD chart. Алт амар л унд юм шүү дээ. Ингиж амар унаад. Ингиж өсөөд, ингэж унаад, ингэж унаад, ингэж өсөөд, ингэж унаад, ингэж өсөөд, ингэж унаад. 2010 2008 онд алтбар амар үнэтэйсэн юм биш үү? Тэгээ одоо унцсан байгаа юм биш үү? буюу мөнгөний тухайд танин мэдхүйн шин чанартай мэдлэгийг өгье. За нэгдүгээр лан гэдэг хэмжигдэхүүн бол энэ дорны соёлтой ард түмэнд бол 37.5 граммыг нэг лан гэж. Тэгэхээр мөнгө алт голцоо бол лангийн хэмжигдэхүүнээр хэмжигддэг. Тэгэхээр үүнээс хойш та 37.5 грамм мөнгө нэг лан гэдгийг одоо сайн тогтоогоод аваарай. За хоёрдугаар нь 37.5 окей. энэ мөнгөн савнд хонуулж уусан одоо ус тийм ээ хор тавдрын эсийг дарангуйлдаг гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан. Ихэнх хүмүүс бол хойдлынхон шкаунд мөнгөн аягнуудаа хураачаад өөрсдөө шаазаа. Yes, I think that's cap. Евро USD хараад байна. Тийм шүү дээ. За окей. Yo holy shit алтын үн одоо бүр дээд зэгтээ үрцэн баа мó. That's crazy. US ковидын дараа маань алт худалдаж авсан бол 2 дахин өгсөн баа мó те. Аяганд певр аяганд идж байгаад байдаг. Гэтэл энэ мөнгө бол хүний эрүүл мэндэд маш ач тустай. Тэр мөнгө аяга ашиглах ёстой юу? Мэдгүй. Одоо нэг ээж авсан нэг мөнгө аяга байгалах та мэдгүй. Ээж өөр аваа авчихсан болов. Тэр нь одоо хоол идж байгаа зөв үү? Мэдгүй. Тэгээд нэг үнтэй сүвнэр шиг юм байдгийн шүү дээ. Тэгээд Хотоодны хор тавдрын эсийг дарангуйлдаг. Дарангуйлна гэдэг нь товчхондоо бол устгана гэсэн үг шүү дээ. За тэгэхээр манайхаа бол та бүхэндээ дундаж орцтой аягнуудыг санал болгож. Тэгэхээр нэгээс 15 лан хүртэл манайд бүх төрлийн аяга байгаа. за Та хэдэн лангийн аяга авмаар байна? За жишээ нь энэ бол 2 лангийн аяга. Энэ. За энэ бол одоо Монгол архины аяга гэдэрт бол нэн тохиромжтой. За энэ 3 лангийн аяга нь бол одоо баг насны хүүхдүүдэд илүү тохиромжтой. Та бүхэн нэг зүйлийг санаарай. Хүүхэд багаасаа эрүүл байна гэсэн үг байна. За үнэлгээнүүд дэлгэцэн дээр бас давхар. holy shit that's expensive. Сая 4 лангийн аяга 900 мянгаар нэг жижигхэн аяга авч байгаа юм уу? Юу вэ? Будаанаас жоохон юм биш үү? Дотор нь ингээд тэгээ хоолтой ингээд хачран их будаа хийснээр жижигхэн юм биш үү? Гаргаа авчин. Үнийн хувьд бол орцон дундаж орцтой учраас харцсангуу одоо хямдхан болсон байна. За энэ бол 6 лангийн аяга. Энэ бол Still энэ 6 лангийн аяга бол жижигхэн л харагдчих. 15 см диаметр дээр хийгдсэн 6 лан орцтой аяга. За эдгээр бол хэрэглээнд бол нэн тохиромжтой. За үнийн хувьд харьцангуй бага гарч байгаа. За энэ 8 лангийн аяга нь яг хоолны аяга шиг болох юм шүү. 16 см. 10 лан. Окей, that's all аяга. 16 см бүхий ноён сэрийн аяга. За хийцийн хувьд бол үндсэн ноён Тэгсэн мөртөө нэ хийц мицээд байх юм байхгүй юм шүү. Ямар ч хэм угуулсан байхгүй болохоор ч нэг тийм сэрийн хийцийг бол огт алдагдуулаагүй. За орцыг бол нэлээд олон тест хийж орцыг бол тааруулсан. За хэрэглээний хувьд бол энэ 10 жилдээ бол хангалттай эдэлж байна. Энэ зах зээл дээр бид нар энэ хүү аягийг судалгаа хийгээд зах зээл дээр гаргах гэж байж хад та бүхэн нэг зүйлийг харуулъя. За энэ 3 лангийн аяга энэ хоёр яг ижилхэн орцтой. Нэг ийм том аяган дээр 3 лан оруулсан тийм ийм аяган дээр 3 лан оруулсан. За мэдээж хүмүүсийн том нь таалагдана. Айгүй сүртэй
Манайх чинь тэг чанарт биш илүү сүрд анхаардаг. Нэг зүйлийг онцолж хэлье. Нөө би зөвхөн хоолныгоо идэх хэмжээг л бодоод байгаа юм шүү. Та бүхэн хараарай. Хитрхи сүртэй харуулах гээд хүнд санагдуулах гээд том тагшин дээр хит нэмгэн мөнгийг оруулснаар дараах нөхцөл байдал үүсдэг. Энэ аяга хэрэглээд 3 сар болж байгаа аяга. Дотор тал нь ямархуу болсон Окей. That's fucked up. Энэ бол хог болцсон шүү дээ. нь та бүхэн харж байгаа. За ёроол нь одоо ингэж жайж ицсэн тийм ээ. Yes. Хэрэглээнд It's fucked. насжилт байхгүй. Окей, Тэгээ окей. юу гэсэн үг вэ гэхээр энэ 11 см За хитагаан зузаан юм авалт хийж байгаа юм байна. Окей. ийм сайз дээр 3 лан л орж болох юм байна. Энээс том аяган дээр 3 лан оруулах юм бол ийм жайжгийн ийм эдлгээгүй болно л гэсэн үг. Окей. Тэгээ харамч хүн хоёр төлнө гэдэг шиг ингээ жайжиж хаана дахиад нэг дархан дээр очиод хайлуулаад дахиад хийлгэн дахиад ажлын улс төлнө гэсэн үг. Тэгэхээр байх ёстой стандартууд гэдэг зүйлийг Йоо 60-тай дуурж та хаанх нь байна уу? За. Мэн захи хоол захиас. Yay! I got my pizza. Pizza авах юм бол мэдэхгүй л байна. Өглөө амар давс багтай мэдсэн болохоор орой хоолнд давстай пицца идэх шийдсэн. Зүгээр пицца идмээр байсан. Алт мөнгө дангаараа устаа уралд ордоггүй тэгээд бас зөөлөн байдаг. Усан дүрхээр зөөлрөө жажиждаг. Ягаар усан дүрхээр жажиж тээ. Нэг давс багтай л агас гэж бодож байна юм бол. Мэдхгүй энэ ривер гэдэг пицца байсан. Let's see. Мэлээ бодсоос том пицца. Пиццаны битээ. Окей. You can bet on my pizza. Окей. Good or мэддэг нэ. Let me try this. Пицца айтны гоё вэ? Нэмэн уралтай эсвэл зузаан уралтай. Би таарч юм уу?
This pizza is good, boys. I like it. There, then you too. Do you want a slice? Яг өгтөө энэ пицца илүү юу гэдэг дөнгөж гарч ирээд доотл нь юу гэдэг битээ байсан мэт илүү гоё яах. Одоо жоон нэлцээсэн байна. But it's good. Give me. Okay. So focus автофокус мэн унтрацоо. It's good. Токтокос дэ river гэдэг газрын special barbecue pizza гэсэн. How much is that? Хүргэлтэн ороогүй 45,000 байсан баха. Хүргэлтээ нэг 50 мянга болсон. Үгүй. That's expensive гэж энэ пицца хатын пиццаас том байхгүй. Гэхдээ арай илүү гоё байхгүй. Пицца хатын пиццач 45,000 шүү дээ. It's so much better. What is it? 8? Yeah. 8 out of 10. Yeah. Энэ юу дээрээ нэг юм одоо энэ доотлын юм амар цагаан багтаа сте. Жохон доотлын ингээ битээ хатуу байсан бол илүү гоё санагдах. Илүү тийм гоё шарагдсан. Тэгвэл эсвэл наруусис. Yeah. Тэгээд жоохон халбино нэмдэг ч юм уу. Тэгээд жоохон нэг тийм пиклтэй, жоохон тийм эсгэлэн хамт ороод ирвэл юм наруусаар пицца болчихор л. Very good. Pretty good. Хэдэн слайстай гэж одоо пиццаны слайс ямар ч хамаагүй шүү дээ. Хэмжээ жуган шүү дээ. What? Пицца хэд жугаж болно шүү дээ? 10 жугаж болно, 20 жугаж болно шүү дээ. Мартин пиццаг барах юм уу? Мартин пицца хог шүү дээ. That's shit man. Мартин пицца авах шалтгаан бол зүгээр хямдхан байхгүй. Мартин пицца чиглэл 25,000 төгрөг үстэй. Яг уу Мартас тэр хөлдөө пиццаг нь аваад дээр бэлсэг нэмээд жоохон сүмс нэмээд баяжуулаад идэл болно. Очиг авсан мэт тийм үү? Манай аваа амар бодож нөө. Монгол улсад нутагшуулж чадвал энэ өөрөө хүн дахин эдийн засгийн хохирлд өртөг байхгүй гэсэн. За гадуур бол энэ бол одоо 3 лангийн орцтой аягч. 3 лангийн орц. Яг 3 ланда байна уу тийм ээ? Бас энийг бид нар хэдүүл үзнэ. За энэ дээр бол ихэнх тохиолдолд шошго дээр нь грамын орцууд нь бичээстэй байх гэсэн. Тэгээ грамтаа таарах нүггүй юу? За манай зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн бас өрсөлдөгч зах зээлүүдээ бас судалж байгаа. Тэгэхээр жишээ нь энэ мөнгө аягийг ингээд хоолж үзэж байна. За энэ дээр нь бол ямар асуудал байсан гэхээр энийг одоо металлыг бага оруулахын тулд голд нь тийм зэс хийж эргүүлсэн байна. Тэгээ энийг одоо нөгөө мөнгөний үнээр зарцсан байгаа. Мөнгөний үнээр зарцсан. Тийм бүдүүн зэс гэсэн. Па. За энэ бол энэ дээр жин 70 г гэж байна. За сорьсон 900-ээс за үнэ нь 380,000 гэж байна. Жин 70 г гэж чинь юу юм? Байдлаар улсын 2 унц юм уу? Окей, 70 г-д хүрэх нүгөө хэдүүлээ харъя. Энэ дээр нь компанийн хийсэн газрынх нь нэр байгаа учраас бид нэртэй хэсгийг хуулаад авчи бас бид нар бусдын нэр хүндэд ёс зүйн үүднээс халдаж болохгүй. What? Яхара бодгүй.
What тий. Харин цаагаар нь юу хийсэн юм? энэ газрыг харин ч залрын хийдэм байх шүүгээ хэлсэн чулуух юм сте. Бивсэр ингэ бэхжүүлсэн юм. 70 г хөрөх үү? Тийм сте. За. Энд дээр шошго дээр нь хоосон доромжтойг байхгүй юу? 70 г хөрөх нүг ядэл үзье. Монгол улсын стандарт хэмжээний сорьсон үнэлгээний газрын одоо аяган дээр тавигддаг стандарт бол хамгийн бага болсон нь 70 г байхыг зөвшөөрсөн байгаа. Йоо энэ мөнгө бол зүгээр ямар новчнд вэ хэвээр. Арай нэмэх гэнэ үү? Нэрнгээсээ энэ зүгээр ингээд халбаар хусгад буудаж чаар штэ. 18 г байна. 70 г хөрөх үү? 31.6 г. 31 г. Holy scam. Тэр энийг 70 г-ийн үнээр зарж байгаа гэсэн үг байхгүй юу? За хэдийг хулгайч. That's scam. 70 г-аас хасдаг нь 31.6 г. 38 г. Holy shit. Талдаа шүрдэж шаастай. Санал болгож байгаа үнийхээ 60% нь байхгүй. За дараагийнх нь энэ дээр жин 152 г сорц 999 гэж байна. Үндгээс сая 300 мянга гэж явах шиг байна. Бэж жин гэдэг нь юу гэсэн үг юм? Юуг нь дотор такшиг оруулаад байгаа юм болов уу? За сорц бол энэ дээр алга байна. 152 г-да хөрөх нь хэдүүлээ шалгая. Сорцоо. Гөө. Юу гэсэн үг юм бэ? Сорцондоо хөрөхгүй чи одоо мөнгө чинь одоо сорцондоо хөрөхгүй чинь зисми сольчих болох юм шүү. Шошго дээр 152 г гэж ирсэн. Тэгээ 97.5 г. Энд чи одоо цав мав нь орж байгаа шүү дээ. 2 г-аас хасдаг нь 97.5 г. Одоо хамгийн амар энэ чи одоо бүр цав мавгаар наажаа тэрнийхэн жимээ мас орж байгаа шүү дээ энэ чи. 4 г дутуу гэсэн. Энэ бол хулгай баггүй. Энэ эдгээр бол хулгай. За шошгон дээр 152 г гэж бичсэн аяга 97.5 г байхыг харлаа. Энэ бол маш энгийнээр бол зүгээр хулгай. Энэ дэлхий дээр алт мөнгө хоёр хизээч хямдардгүй түүхийд байхгүй юу? Бас валютын хэрэгсэл. Танд яагаад мөнгө аяга хямдарна гэж зараад байдгийн шалтгаан нь ерөөсөө л юм. Бодитдоо 97 г оруулчаад 152 г орсон метр танд ойлгуулад тэнгүүтээ байхгүй грамаа хасаж танд хямдруулдаг. Яг жинхэнэ 97.5 г-аараа байсан бол танд 1000 төгрөг хямдрахгүй. Тэгээ юу гэдэг энэ чи одоо мөнгнөөс гадна тэгээд юу гэдэг дархны ажлын хөлс мөс нэмэгдээд үнэтэй зарна үстэй. Угаасаа юу гэдэг 97 г-ныхаа мөнгөний үнээр зарахгүй үстэй. Тэрнээсээ доорож нугалж зарах үйл үү те. Эцсийн бүлэгтээ монголчууд хямдхан зүйл авахын хямдруулж авах хүсэл дээр нь тулгуурлаад бизнесмэнүүд аргаан элийн нарийсгаж байгаа. Нэг талаасаа өөрсдөө хуурдж байгаа. Зүгээр л та бүхэн нэлээ. Баталгаатай тусгай зөвшөөрөлтэй газраас болж өгвөл худалдаа авалт хийж заавал манахаас гэдэг юм биш. Манайх бол ямар ч тохиолдолд хизээч грамм дутаадгүй. Яагаад би граммын тухай ингэж нухастай яриад байгааг. Энэ металлын өнөөдрийн ханшин 1 г нь 4000 төгрөгийн үнэтэй. Зөвхөн материалын үнэ. За 4000-ыг үрждэг нь за 40 г-ыг танаас хулгайсан гэж үзвэл танаас 160,000 төгрөгийг хулгайлж яах гэсэн үг байхгүй. Хөө. Болоогүй үүн дээрээсээ юу 40 байвс та 40-оос ихийг удаад таасан. ажлын үнс дахиад давхар бодчихдог. Товчхондоо танд 300,000 төгрөг хичээлэнгүүтээ 180,000 өгье болох уу гэхээр надад санаа орж та. Мань тэнцээ байгаа мөнгө аяга одоо шууд цаасны утгаар шаах хэрэгтэй байна. Тэг грамм нь хэмжиж үзэх. та дуртай явна. Нэгсэндөө байхгүй грамаад хасж яах гэсэн. Та бүхэн нэг зүйлийг үргэлж санаж явах хэрэгтэй. Алт мөнгө хизээч хямдардгүй. Хизээч. Бүгд өдөр цаг минутын тогтсон үнэтэй байдаг. За энэ аяг бол их хадын чулуу компани
гаргаж байгаа 5 ланг аяга. За энэ бол гадуур зарагдаж байгаа 5 ланг аяга. Та бүхэн зүгээр л харчих. Аль нь одоо гооцон хувьд те таны мэдрэмжээр аль нь гоё юм? Мэдээж сэврээ хийц бол Окей. манай Check брэнд. За энэ бол дундаж орцтой аягийг гаргаж байгаа. Дээрэс нь манай нэг давуу тал байгаа грамм баталгаатай. Орц баталгаатай байхгүй. Үнэт металл яваад орц баталгаатай. That's it. Энэ бол ирээдүйд үн цэн өсдөг зүйл. За энэ дээр бол сая 2 3 аяг хууллаа тэгээд мэдж байгаа өстэй тий. Баталгаатай газраас авчээ. Сүүлд нь буцаад очиход буух эзэнтэй буцах хаягтай. Жишээ нь энэ саяны хуулсан 2 аяган дээр бол үйлдвэрийн тамга байсангүй, улсын сорьц байсангүй. Их хадын чулуу компани бол зах зээл дээр ёс зүйг мөн шудраг байдлыг нэг номер тавьдаг хамт олон. Окей. Тэгээ нийт ард түмэндээ уриалж хэлэхэд бол манайхыг зориод ирэхэд бид нар бол хөргөлж чанартай, баталгаатай түнш байж чадна. Дээрэс нь манайх 2 лангаас дээш 15 ланг хүртэлх бүх төрлийн аягыг манайх үйлдвэрлэж байна. Шинээр үйлдвэрлэж эхэллээ. Тэгэхээр та бүхэн дуртай лангийн аяга захиал. Actually W нийлүүлээ. 21 аймаг 9 дүүрэг 331 сум манай пэйж хуудасаар холбогдорой. Баярлалаа. Damn, that was W. Holy Би shit. ер нь гоё